Сайн байцгаана уу? Бамби TV байна. Японы нийгэм бүглүү харанхуй усан зохисоол дээр хүн төрөлхтний хамгийн бузар 8 буюу хүний дуудлага худалдаа явагдаж байна. Эхний ээлжинд 165 см орчим өндөртэй Орос охиныг тайзан дээр гаргахад доор цугласан баячууд лазер заагчаар түүн рүү зааж үн хаялцаж эхэлнэ. 800 мянган йенээс эхэлсэн үн дорхноо өсөж 1459 дугаартай нэгэн ир хамгийн өндөр үнээр охиныг худалдаж аваад чирч одно. Гэвч яг энэ үед гинэт баг өмссөн нэгэн ир орж ирснээр бүх зүйл оронгороо эргэнэ. Хоёр хүн утааны гарнаа шидэж танхимыг сохор утаагаар бүрхв. Төд удалгүй нэгэн охин моцэлэгтэй орж ирэн танхаачуудыг бөмбөг шиг л тарааж өрхөв. Багтаа ир тэнд байсан бүх хамгаалагчдыг нэг нэгээр нам зогсоор эцэст нь энэ бохир дуудлага худалдааг хөтөлж байсан хөтлөгчтэй нүүр тулна. Хөтлөх сандарсандаа мод барьж далайхад багтаа ир бултаж баг нь мултран унахад хөтлөгч айсандаа "Чи хэн бэ?" гэж хашгирна. Өнөөх ир хүүднээр нэмсэглэж "Би таксины жолооч байна" гэд ганцхан цохилдоор түүнийг ухаан алдуулна. Хэдэн өдрийн өмнө залуухан охин нэгэн өрөөнд түгжигдэн тусламж ирэн хаалга нүднэ. Цаана зэвсэгтэй хамгаалагчид зогсох бөгөөд охин ухаалаг зан гаргаж өрөөний тавилгуудыг давхарлан өндөрлөөд өндөр өсгийтийнхөө өсгийгөөр цонхыг нь хаглан цогтдог. Хамгаалагчид араас нь хөөсөөр охин туйлдж гүйж байгаад далайн эрэг дээрх хавцалд тулж ирнэ. Баригдахаас үххийг илүүдсэн охин нүдэн айнаад хавцал руу үсэрчгэнэ. Охин далайн эрэг дээр ухаан ортол хажууд нь шилэн лонхон дотор нэгэн нэрийн хуудас байх нь тэр. Түүн дээр "Битгий өөх, өшөөгөө ав. Бид чиний өмнөөс шийдэж өгнө" гэсэн солонгон таксины ураа байлаа. Охин утасны бүхээг олж уйлангаа "Миний нэр бол Исо. Намайг авраач дээ" гэж залгасан ч харамсалтай нь араас нь хөөсөн залуус түүнийг барьж аваад чирч одно. Утасны цаана байсан сончоол ямар нэг аимшиг зүйл болсныг мэдэрч солонгон таксины багийг яаралтай цуглуулна. Сончоол өөрөө Японд мөрдлөх хийгээд утасны бүхээг доороос Исогийн сурагчийн үнэмлэхийг олжээ. Гүүийн түүний сургуульд дадлагжигч сурагч болж нэвтрхийг санал болгосон ч багийн ахлагч дүүжи багшийн дүрээр очивол илүү их мэдээлэл олж авнаа гэж үзнэ. Дараа өдөр нь дүүжи ер бүсний этгээд хувцалтайгаар Исогийн сурдаг ангийн шинэ багш болон очино. Тэрээр ангийн дарга охиныг дуудаж Исогийн талаар асуухад ангийн дарга нь Исог зуны камп руу явсан гэж хэлэх бөгөөд найз нь алга болцоход байхад санаа зовхгүй байгаа нь дүүжид с ижигтэй санагдана. Энэ хооронд Сончоол Исогийн эмээ дээр очиж уулзахад эмгэн хүүхдээ сурах гэж явсан хэмээн итгэн сууж байдаг. Мөн Сончоол эмгэний нүд цайрсан байгааг хараад Исо эмэг гэхэн нүдний хагалгааны зардлыг олох гэж судалгаа хийж байсныг нь олж мэднэ. Исо гэр бүл сургуулаа хуурч 10 хоногийн өмнө хөлийн чандыг зорьсныг багийнхан олж тогтооно. Энэ үеэр нэгэн охин дүүжийг ангийн гаднаас тандаж байсныг барьж аван уулзахад охин уйлж Исог ийм байдалд оруулсан хүн нь өөрөө буюу Ежи гэдгээ хүлээдэг. Ежи Исод утсан дээрээ "Сондгоо юу тэгшүү" гэдэг таадаг энгийн тоглоом зааж өгсөн. Исо ихэндээ дандаа хожиж дараа өдөр нь Ежи түнд хоцсон мөнгөгээд 50 мянган вон өгөхөд Исо асар ихээр баярлдаг. Энэ аргаар мөнгө олвол эмээгийнхээ нүдийг дорхноо эмчлүүлж чадах юм байна гэж бодсон охин утаснасаа бүр салхаа байсан. Гэвч энэ хэсэг хугацааны дараа тэрээр дараалан хожигдож оноо дуусах үед аппликейшн дээр оноо урьдчилж авах гэсэн цонх гарч ирнэ. Охин нөхцөлийг нь уншилгүйгээр зөвшөөрөхийг дарчдаг. Удалгүй хоёр танхаа залуус ирж мөрөөдөө тоглоомын үр хугацаа хэтэрсний төлбөр нь хит сүрдүүлнэ. Хэрэв өрөө төлж чадахгүй бол 7 хоногийн дотор 5 найзаа урьж бүртгүүлвэл үрийг чинь хүчингүй болгоё гэдэг. Исо яг энэ үед Ежи өөрөө ч бас энэ өрөнд орчихсон учраас өөрийг нь уруу татсныг ойлгодог. Маргааш нь Исо найзынхаа урд тоглож байгаа дүр хэсгсэн ч эцсийн дүндээ найзаагаа өөрийнхөө араас там руу түлхэж зүрхэлсэнгүй. Солонгон багийнхан судалж үзтэл энэ бол хүүхдүүдийг хуурч мөнгө залилдаг маш нарийн зохион байгуулалттай хуулийн цорхоог ашигласан лувр байсан байдаг. 300 мянган воны зээлийг хуулийн дагуу хүн хязгаарлалтанд оруулдаггүй. 100 мянгаас доош үнийн дүнтэй жижиг гэрээнүүд болгон буталж жилд 5,000% хүү бодож байсан байна. 300 мянган воны үр ердөө 2-7 хоногийн дотор 1 сая вон болж өсдөг байлаа. Танхай залуус Исогийн сургууль дээр ирж мөнгө нэхэж шөнө нь эмээгийнх нь гэрт орж сүрдүүлнэ. Ежи цагдаа дуудана гэж сүрдүүлсэн ч танхай залуус "Та нар өөрсдөө насанд хүрээгүй байж мөрөөдөө тоглосон учраас цагдаа ирвэл та нар л шоронд орно" гэж айлхна. Айд сандарсан охид өвдөгс өгдөн гуйхад тэд маш амархан шийдэл санал болгосон нь Японд очиод ганцхан сар ажиллах. Бүх үрийг чинь тэглэе
Гэхэн тэр. Охид өөр аргагүйд хурч зөвшөөрнө. Явх өдөр ээжигийн аав төлөвлөгөөг нь мэдэж уцыг нь хурааснаар Исо уулзах газраа ганцаараа үлдэж аргаа барсандаа Япон руу ганцаараа явчихсан нь тэр байж. Энэхүү олон улсын хүн худалдаалах сүлжээний цаана Японы хөрөнгө оруулалттай Никомони гэх зээлийн компани байгаа гүйн илрүүлнэ. Тэд хүүхдүүдийг мөрөөдөө тоглоомоор өрөнд оруулж дараа нь Япон руу бэлгийн мүлжлөхт илгээдэг байв. Багийн ахлагч Дүүжи уралдааны машин шиг тоноглогдсон хар таксигаа хөлөглөн ангуучлалтаа гарна. Гүйн өөрөө өгөөж болохоор шийдэж өнөөх тоглоомыг тоглож хамгийн хурдан хугацаанд хожигдож дээд амжилт тогтооно. Төлөвлөсөн ёсоор танхаа залуус түүн дээр ирэхэд тэрээр ар гэргүй, ах дүүгүй ганцаараа амьдардаг охины дүр эсгэнэ. Түүнийг хөөхөн бөгөөд хамгаалтгүй байгааг харсан танхаа залуус дорхноо үнэн дөрхөө гаргаж Япон руу явж өрөө дарахыг ятгаснаар гүйн Исогийн явсан замаар усан онгоц ачааны машин цун Япон руу хүргэгдэнэ. Японд ирсэн Дүүжи багийнхантайгаа нийлж хүн худалдаалах бүлгийн өвөрлөө нэвтрэхийн тулд нэгэн зайл зохионо. Тэрээр баян Японы өв залгамжлагчийн дүрээр танхаажуудтай зодтолдож гутал заавруулсан гэд 50,000 йен нэхнэ. Түүнийг бүлгийн толгойлогч дээр аваачхад дарга нь Дүүжиг өөрийнх нь амрах том сумо бүхтэй 5 минут эсвэл шинэ гутал авч өгье л дөө гэж даажигнана. Дүүжи таймнаар хүрмээ тайлж сумо бүхийн зохилтуудыг тисэж гараад эцэст нь тоогоороо толгой руу нь хүчтэй зохиж хөлийг нь төгжин гарыг нь хугаснаар сумог нам тавина. Явхдаа сумогийн нуруун дээр шинэ гутал авах бол энэ дугаар руу залга гээд утасныхаа дугаарыг бичиж үлдээнэ. Тэр хатуу залуус түүнийг Никомонигийн босс Мацудад мэдээлснээр аюултай тоглоом аль биесээр эхэлнэ. Энэ хооронд Японы цагдаа Сузуки болон Интерполийн агент Майкл нар 29 удаа дар сонгоологчоор сийжүүлж эцэст нь боомлогдож өгсөн охины зохицыг олно. Тэд энэ хэргийн ард Мацуда байгааг мэдэж байлаа. Тэд Дүүжийг сэжиглэж баривчилсан ч түүнийг Мацудагийн бүлэг рүү шургуулах цорын ганц хүзэр гэж үзэн суллан нууц хамтын ажиллагаа санал болгоно. Мацуда Дүүжийг дуудаж нутаг дэвсгэр дээр нь үүмэн самунд игдээсний төлөө нэг урууга огтлохыг шаардан хотоо өгнө. Дүүжи оогт айсангүй орж ирсэн якуза нарыг дорхноо цохиж унаагаад Мацудагийн нуугдж байсан хөшгийг тас татан чиний туслахуудын хуруугаар орлуулж болох уу гэж сөрнө. Яг энэ үед цагдаа нар дайрч орж ирж Дүүжи Мацудаг аван цугтдаг. Дүүжи өөрийгөө Солонгосын цагдаа нарт хөөгдөж яваа цуврал алуурчин мэтээр жүжиглэж Мацудаг хэлбэр хөөсөн сул дорой амтан гэж өднө. Мацуда уурлаж машинаа зогсоож хоёул борон дор үхэгсэхээ үзэлцэн зодолцоор эцэст нь туйлдаж газар унахдаа Мацуда Дүүжигийн зоригтой галзуузаанд татагдан өөрийн бүлэгтээ орохыг үрдэг. Дүүжи Мацудагийн итгэлийг олохын тулд найздаа араар тавиулж бүх зүйлээ алдсан гих хуурамч төг зохиож түүний хамгаалагч болно. Улмаар Мацуда түүнийг өнөх охтыг зардаг нууц дуудлах худалдаа руу хамгаалалт нь гаргаснаар Дүүжи охтын аим шиг зовлон нүдээр үзэж багийнхандаа тохио өгдөг. Чүэ Пак нар утааны бөмбөг хайж гүйн моцилогтой дайрч орон охтыг суллан Сончолийн хүлээж байсан усан онгоц руу суулган аварч чаддаг. Гэвч харамсалтай нь тэдний дунд Исо байсангүй. Мацуда энэ хэрэгт өөрийнх нь төлөө цагаар ажиллаж байсан бүх хүмүүсийг урвагч гэж үзэн толгой дараалан устгаж эхэлнэ. Дүүжигийн ээлж ирэхэд тэрээр Мацудад хандаж чи хинт ч итгэдэггүй. Учир нь чи итгэл хүлээлгэхээс өмнө тэднийг алчдаг. Чи уралдаас үхтлээ айж байна гэж нүүрэн дээр нь хэлнэ. Хурцадмал байдал дээд зэгтээ тулж Мацудагийн буу Дүүжигийн толгой руу чиглэх яг тэр мөчөд Мацудагийн утас дугарна. Утасны санаас энэ газрын жинхэнэ эзэн Ханасима бүлгийн 3 дахь үеийн босс Хашина байна хэмээн Сонжоол өөрийгөө танилцуулж өчигдрийн дуудлах худалдааны дайралт бол ердөө ихний анхааруулга байсан юм шүү гэж хүүтнээр сүрдүүлж орхино. Мацуда өөрийнх нь нуцаг дэвсгэрт халтсан этгээдийг ангуучлахаар бүх бүлгээ дагуулan галзуурсан металч отоход Дүүжи өглөөс малтраа зогсохгүй тэдний дунд хууль ёсоор уусан нэвтрэхийн тулд хамт явахыг хүснэ. Мацудагийн бүлэг Хашиногийн нуувчин дор ирэхэд Сончоол Чүэ Пак нар угтан гарч ирнэ. Сончоол загламаалсан эцэг Хашиногийн дүрдээ хитрхи гүн орсон байх бөгөөд үүнд бухимдсан Мацуда шууд дайрах тушаал өгнө. Хашиногийн 3 залуус илмээс углан урагш дайрах дүр эсгсэн ч ердөө 2 алхаад л Сончоол амнаасаа цус алдан унана. Дүүжи доороос нь нэмж ингэж их цус алдаж байгааг ботход үхэж байгаа байх гэж хэлсэнд Мацуда сонирхол нь бууран эргэж хараад алхана. Яг энэ үед Сончоол гинэд үсрэн босож Мацудаг цавчгаар далайхад Дүүжи түүнийг амжиж хутгалан Мацудагийн амийг эцэгтэй мөчөд аварна. Дүүжи би араас сутгалахыг үзэж чаддаггүй юм гэж хэлснээр Мацуда түүнд өршөөл ирж ажийг нь заавал хариулхан амлана.
Амийг нь аварсны дараа Мацуда дүүжийг өөрийн гол үр рүүгээ дагуулan явна. Тэнд дүүжи залуу охтыг бүлгийнхэнд албатан үйлчлүүлж байгааг нүдэрээ харна. Төсөөлөөгүй байтал Мацуда түүнд сэтгэлээ нээж багаасаа л үргэлж урвалт дунд өссөн учраас шархлахгүй тулд бусдаас дөрүүлж урвахыг сонгодог болсон тухайгаа ярина. Тэрч байтугай гоё хоолны зураг авах дуртайч илгээх хүнгүй байснаа хэлээд одооноос дүүжи рүү илгээж байхаар болно. Улмаар тэрээр дүүжид ах トゥ угийн барилдлага тогтоохыг санал болгож зохих байр суурь бэлдэж өгөх амлахад дүүжи шууд толгой бүх илгэн түүнийг ахаа хэмээн дуудана. Майкл дүүжийг Мацудатай улам бүр ойртож байгааг хараад уурлагч дүүжи юу ч тайлбарсангүй зөвхөн өнөөдөр босс түүнийг өгтөж авах найр хийх гэж байгааг мэдээлнэ. Тэр шөнө Сакасуки буюу ах トゥ угийн барилдлага тогтоох ёслол маш сүр дулаантай болов. Дүүжи Мацуда хоёр өөдөөсөө харан сууж бүх бүлгийн нүдэн дээр ах トゥ угийн хундаг өргөнө. Энэ үед Мацуда анх чамайг гэр бүл болъё гэхэд хэрв чи шууд толгойд өгсөн бол би чамайг тэр дор нь алах байсан юм гэж нууцаа хэлнэ. Яг энэ мөчөд Хашиногийн хуучин Якуза бүлгийнхэн дайран орж ирэв. Энэ нь бусдын гараар могоо байруулах гэсэн дүүжигийн төлөвлөгөө байлаа. Тэрээр хуучин Якузагийн ахмадуудын алдар нэрээ эргүүлэн авах гэсэн хүслийг ашиглан уймэн дэгдээсэн юм. Түүнийг аврагчийн дүр эсгэж Мацудаг дагуул зогтох зуур Майкл болон Японы цагдаа нар газар дээр нь дайран орж бүгдийг баривчлахыг оролдоно. Гэвч дүүжи Мацуда хоёр аль хэдийн цуцсан байдаг. Цагдаа нар араас нь хөөсөн ч дүүжи тэднийг хэлбархан төрүүлж Мацудагийн итгэлийг улам бүр олно. Тэд үүрлүүгээ буцаж ирэхэд дүүжи Мацудагийн мөнгө алтаар дүрэн сейфийг нээж байхыг хараад Мацуда мэл гайхна. Үнэн дээр дүүжи саяхан зогтох үедээ Мацудагийн хөдөөний зөвлөлтийг буюу сейфний түлхүүрийг амжиж хулгайлан авсан байдаг. Мацуда дүүжийг өөрийнх нь гэмт хэргийн нотлох баримтыг нууцаар цуглуулж байсан тагнуул гэдгийг ойлгоно. Тэрээр дүүжид дэлхийг өгөх гэж байхад яагаад урууж байгааг нь галзуурсан мэт асуухад дүүжи тайвнаар учир нь миний амралт дуусаж байна. Би сургуульд явах ёстой гэж хариулна. Мацуда уурлан дайрсан ч энэ удаа дүүжи бэлэн байсан бөгөөд түүний хэлбархан зодож унгаагаад үннийг хэлэхэд чи үнэхээр уйдгартай тулаан ч юм аа гэж хэлнэ. Гинэт Мацуда буу гаргаж ирэн дүүжирээ чиглүүлээд хэрэг уралт болох ёстой бол би төрүүлж хийнэ. Гэх боловч гохоо дарахаас өмнө Майклийн суманд оногдож үхнэ. Үүний дараахан Исо охин ингэж нэг хэсэг мэд олдно. Буцаж ирсэн өдрөө Исо ээжи хоёр бие биенээ тэрвэрлдэж нулимс унгаана. Одоо дүүжи охтыг уруу татдаг өнөөх хоёр танхаа залуусыг олж дуустал нь гисгэнэ. Эцэст нь энэ ажиллагааны зардлаа тооцох цаг болоход тэдний түүхэндх хамгийн өндөр өртөгтэй хэрэг байдаг. Хонгоцны тээз, байр, машин түрээс Японы зогсоолын төлбөр Пакийн буруу замаар давхисны торгуул тэр байтугай хуучин Якуза өвгөнд луйвардуулсан мөнгө гээд маш их хэмжээний дүн гарна. Гэвч сончоол Мацудагийн гэрээс нэг чимдаан дүрм мөнгө амжиж авсан тул бүх зардлыг бүрэн дааж чаддаг. Нөгөө талд Японы цагдаа Сузуки хоосон сейф рүү харан юу басныг огт ойлгож чадахгүй гайхан хоцорсноор энэ анги дуусна. Үнгүй зүйл зөвхөн хулганы хавханд байдаг. Хизээч амар аваргаар мөнгө олно, хизээч зүгээр сууж байгаа тоглоом тоглож байгаад мөнгө олно гэж байдаггүй. Тийм зүйлд итгэж толгоогоо угаалгах юм бол эцэсүлд нь ийм аимшигт аюул таныг отож байгаа гэдгийг хизээч бүү мартаарай. Энэхүү кино төвчлөл таалагдсан бол лайк, subscribe дараад дараагийн ангийг хамтдаа хүлээцгээе. Баяртай.